Яг 3 сарын 11 буюу өнөөдөр өглөө 9 цагт Hype Entertainment-ийн гадаа энэ Hype хамтлагийн Солонгос бинүүд нь ирээд бараг чигсаал цуглаан шиг юм зохион байгуулалтын зав нөгөө том ийм тракууд эдэн штэ одоо ачааны машин тэр машин дээр ингээд хээсүүнийг буцаж авчир гэсэн уриалгатай ийм том машинуудыг авчираад Hype Entertainment-ийн гадаа нь өлгөөдөө ингээд хээсүүнийг буцаагаад авчир гэ янз бүрийн ингээд юм наагаад тэг яг одоо тиймэрхүү юмтай Hype Entertainment нүүр тулж байна. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За хэдүүлээ өнөөдөр штэ энэ Hype хамтлагийн талаар ярилцсанаа. Тэгээд энэ Hype хамтлагийн вокалист Хэсүн яг өчигдөр ингээд ямар ч одоо өмнө нь ингээ хэлсэн ярьсан юм байхгүй мэдгцэн юм байхгүй шууд хамтлагаасаа гарч байгаагаа мэдгцэн. Тэгээ айгуу сүртэй ингээ гараараа загтал махтал бичээ тэрийг өөрийнхөө Instagram, Facebook official бүх юм дээрээ тавиа те. Үнэхээр одоо гарч байгаагаа мэдэгдээд тэгээ хүмүүс шоконд ороо бэжэтэл яг нөгөө нэг энэ Hype ингээд Google-ээс ингээ хайхаар 6 гишүүнтэй гэж гарч ирж мэрэд ерөөсөө ингээд фэнүүдийг бүр ингээ тэр чигт нь айгуу шоконд оруулаад сэтгэл зүрхээ нэмтлээд нэг тиймэрхүү мэдээлэл гараад яг одоо ингээд энэ Hype хамтлагийн фэнүүд маань ингээд амарын болж байна яг одоо. Миний өмнөх бичлэгүүд дээр энэ Hype хамтлагийн талаар яриад өгөөч гэж хүссэн байсан. Тийм болохоор би энэ Hype хамтлагийн талаар хийж байна. За тэгэхээр хэдүүлээ яг энэ Hype хамтлаг яг яаж үүссэн те ямархуу одоо замналаар явж ямар амжилт байгуулсныг яриад тэгээд цаашлаад яагаад Хэсүн хамтлагаа орхих болсон бэ гэдэг тамаглалуудыг зөвшөөрж үзцгээе. Энэ Hype хамтлаг нь 2020 онд CJ Entertainment болон Hype Entertainment-ийн хамтарсан Belift label-ийн зохион байгуулсан Island гэдэг өрсөлдөөнт шоунаас төрөн гарсан ийм хамтлаг юм аа. За тэр Island гэдэг өрсөлдөөнт шоу буюу survival show гэж байгаа. Энэ шоу нь яадаг вэ гэхээр нийтдээ 23 одоо оролцогчдыг сонгож оруулаад тэгээ бүр тусгаарлаад одоо тусгай юм кемп байгуулангуудаа тэнцэнэ байрлуулад янз бүрийн одоо үүрэг даалгавар чиг үүрэг өгөөд тэгээ ер нь бол айдол болоход нь бэлтгээд сүүлд нь ингээд шалгаруулах өрсөлдөөн явуулаад тэгээд ингээд сонгогчнуудын энэ Hype хамтлаганд оруулаад тэгээд энэхүү 7 гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг маань байгуулагдсан 2020 онд. За тэгээ K-pop ертөнцид болохоор ингээд зүгээр хамтлагийг за ийм хамтлаг байгуулсан, энэ entertainment ийм хамтлаг гаргаж ирлээ, ийм дуучин гаргаж ирлээ гэхээс илүү яг ингээ өмнө нь тэр хамтлаг эхний дугаар гарахаас өмнө л ингээ фэнүүдийг нь бэлтчихсэн. Тэг үзэгчдийг ингээ аль хэдийнэ байлдан дагуулсан. Тийм байдлаар ингээ шоу маягаар хийж хамтлаг гаргаж ирдэг тиймэрхүү хандлага айгүйх дэлгэрсэн. K-pop survival шоунуудаас төрөн гарсан бусад хамтлагуудаас дурдах юм бол одоо хамгийн алдартай Twice, 101 гэдэг хамтлаг байна. Тэгээд Stray Kids гэдэг бас хамтлаг байна. Тэгээ бас энэ Hype, Zero Base One, IZ*ONE зэрэг маш олон хамтлагууд survival шоунаас төрөн гарсан байдаг. За тэгээ яг энэ Hype гэдэг хамтлагийг гаргаж ирэхийн тулд одоо тэр survival show хийжсэн яг тэр Island гэдэг шоуныхан талаар ярьж өгье. Island гэдэг шоунд болохоор өмнөд Солонгосын Кёнгимужийн Пажу хотод байрлах юм зориулалтын дагуу баригдсан юм кемпэд явагдсан ба. Тэгээ энэ шоунд болохоор 2020 оны 6 сарын 26-наас 2020 оны 9 сарын 18 хүртэл цацагдж премьер хийгдсэн бөгөөд 1-2 part 1 part 2-тэй. Тэгээ ер нь 12 ангитай. Тэгээд 12 дахь анги дээрээ final гишүүдээ сонгоод тэгээд дуустдаг. Тэгээ ер нь одоо энэ бүр одоо энэ Hype-ыг Island-аас нь эхлээд үздсэндээ ингээд ер нь ямар хуу зам туулж яаж ингээд шантарч ийснийг үздчихсэн яг original фэнүүд нь бол үнэхээр хүнд тусч байгаах гэж бодсон миний бодлоор. Арай гэж ингээд гарч ирчингүүтээ буцаа хамтлагаасаа гарчин гэдэг угаасаа юу гэсэн үг юм бэ тиймстэй. За тэгээд 12 дугаар анги дээр хин одоо ранкинг 1 2 3 4-т чигсэж сонгогдсныг танилцуулъя. За final дээр болохоор хамгийн ихний байранд Yang Jungwon, 2 дугаарт Jay, 3 дугаарт Jake, 4 дугаарт Nikki, 5 дугаар гишүүнээр Lee Hae-sung, 6 дугаар гишүүнээр Park Sung-hwan. За тэгээд продюсеруудын сонголтоор буюу одоо хамгийн final гишүүнээр Kim Sono гэдэг гишүүн сонгогдсон байгаа. Island шоуныхаа яг төгсөл дээр final дээр ингээд гишүүдэд тодруулаад зогсохгүй яг хамтлагийнхаа нэрийг зарлж ирсэн юм байна те энэ Hype гэдэг. Тэгээ энэ Hype гэдэг нэр нь ямар утгатай вэ гэхээр холболт. Connect буюу одоо холболт гэсэн утгатай. Тэгээд ямар утга учиртай вэ гэхээр шинэ гишүүдийг ингэж хооронд нь холбож утга учирыг бий болгоно хамтдаа хөгжихийн төлөө гэсэн юм утга учиртай энэ Hype гэдэг нэрийг өгж ирсэн байна. За хамтлагийн гишүүдийн чиг үүргийн хувьд бол Jungwon ахлагч нь, Hae-sung болохоор вокалист болон продюсер, Jay болохоор performer гэж явд юм байна. Jake бас performer, Sung-hwan performer, Suno вокалист, Nikki болохоор main dancer гэж явд юм байна. Тэгээ үүсгэн байгуулагдаад 2020 оны 11 сарын 30-нд
Border Day One цомгоороо дебют хийж гарч ирж байсан. Тэгээ ер нь дебютээс хойш нэлээд амжилттай. Тэгээ одоо хүртэл айгүйх амжилттай явж байгаа. Тэгээ бүр дебютийг хийж 3 жилийн дараа Tokyo Dome Tower энтерээ хийчихсэн. Тэгээ бас бүр Coachella-гийн тайзан дээр гарч исэн ийм амжилттай K-pop boy band байдаг. За тэгээ та хэд маань бас энэ hype-ныхаа дууг муу сонсох аюу дуртай ах. Би болохоор дууг нь сонсч үзсэн. Гогой санагдсан, надад таалагдсан. За тэгээ хэдүүлээ хамтлагийн талаар яриа ингээд зогсооё. Тэгээ Хэсүний талаар ярианда орцгоё заяа. Тэгээ Хэсүнийг яг ямар цагт үлдээч вэ гэдээ уншиж амжаагүй хүмүүс байвал би уншаад өгье. Юуны өмнө олон фэнүүд маань энэ видеог сонсоод их гайхах хаа. Тийм учраас би танд шууд тайлбарлахыг хүсэн юм аа. Сүүлийн 6 жил үгээр илэрхийлшгүй мөчүүдээр дүүрэн байлаа. Миний хувьд маш их утга учиртай үн цэнтэй мөчүүд байлаа. Гişүүдтэйгээ бүх зүйлээ хуваалцаж фэнүүд маань биднийг өрөөлж дэмжиж байсан нь нэгэн цагт хүрэх боломжгүй мэт санагдаг байсан мөрөөдлөө алхам алхамаар биелүүлэхэд тусалсан. Та наргүйгээр эдгээр яланч боломжгүй байсан юм шүү. Эдгээр тусламжууд миний амьдралын хамгийн гэрэл гэгээтэй мартагдах мөчүүдийн нэг хэвээр үлдэх болно. Би тэднийг гэдэг нь одоо гişүүдээ хэлж байгаа. Би тэднийг хизээж мартахгүй бөгөөд тэднийг өрөөлж дэмжиж байна. Цаг хугацаа өнгөрхийн хэрэг би өөрийнхөө бүтээж байсан ажлаа өөрийнхөө компанитай ярилцаж үүнийг хэрхэн хүмүүс хамгийн сайнаараа танилцуулахаа маш олон хүнтэй удаан хугацааны турш ярилцсан. Удаан хугацааны турш ярилцаж бодсны эцэст би компанитайгаа ярилцсан шийдвэрийнхаа дагуу та бүхэндээ илүү сайн хувилбараараа уулзахын тулд энэхүү томоохон шийдвэрийг гаргасан. Дээр хэлсэнчлэн би өөрийнхөө хувийн уран бүтээлүүд дээр илүү төвлөрч ажиллаж байгаа. Нэг л өдөр тэдгээрээ та бүхэн танилцуулна гэдэг найдвараар дүүрэн байна. За тэгээ өөрийнхөө карьерийг өөрийнхөө одоо хувийн амбицаа багийнхаа өмнө буюу хамтлагийнхаа өмнөр тавихыг хүсээгүй учраас гарч байна гэсэн байна. Энэ асуудлыг тойрч олон хүн надад санаа зовох байхаа. Гэхдээ би та бүхэнтэйгээ буцаж уулзахын тулд маш их хичээж шаргуу ажиллаж байна. Миний чин сэтгэлийн хүсэл бол өөрийнхөө бүр ч илүү сайн хувилбартайгаар та бүхэндээ эргэн ирэх явдал юм. Энжинүүд маань буюу фэнүүд маань бидэнд маш их хязгааргүй хайр дэмжлэг үзүүлдэг байсан бөгөөд энэ мэдээн цочирдмоор гайхмаар санаа зовсон санагдаж болохыг мэдэж байгаа учраас үнэхээр харамсаж байна. Би цаашдаа энжинүүдийнхаа надад өгсөн хайрыг зүр сэтгэлдээ үрд тээж авах болно. Баярлалаа хайртай шүү. Гэсэн утгатай захиаг бичээд өөрийнхөө бүх official хаягнууд дээр оруулсан байгаа. За тэгээ энэ загтал гарсны дараа өөрөө бөө юм болно штэ энэ ч одоо олон улсын ч гэсэн манай Монголын ч гэсэн тий Солонгосын ч гэсэн фэнүүд нь юу вэ энэ ч одоо яхаараа гардیں۔ Тий соло карьерээ хөөж байгаа ч гэсэн тэр чинь нөгөө бусад одоо хамтлагууд чинь соло уран бүтээлээ соло альбом гаргаж ил байдаг. Яагаад тэгж болоогүй юм бэ? Яагаад хамтлагтаа үлдэж болоогүй юм бэ гэж амар гайхаад байгаа. Тэгсэн чинь яг энэ асуулыг тойроод яг энийг гарч ирсний дараа хүмүүс энэ чинь нөгөө нэг survival show-наас гарч ирсэн хамтлагууд хараалт өртсөн байна гэж яригдж эхэлж байгаа. За яа тэгвэл ингээд survival show-наас гарсан маш олон хамтлагуудын гишүүд нь гжил дараалан энийг нэгээрээ хамтлагаа орхиод төрөөд гарцсан. За яагаад ингээд survival show-наас хүмүүс гардаг ийм хараалтай болчихсон бэ гэхээр 2022 онд Le Seraphim гэдэг хамтлагаас Garam гэдэг гишүүн гарсан юм байна. 2023 онд Fatlit гэдэг хамтлагаас Youngso гэдэг гишүүн гарсан. За Hype Entertainment-ийг Promise гэдэг артист орхисон юм байна. New Jeans Daniel гэдэг гишүүн гарсан. Энэ Hype-наас Haesung гэдэг гишүүн гарсан. Энэ бол зүгээр Hype Entertainment-д зөвхөн Hype-д байгаа гишүүд ингээ гарсан үйл явдал заяа. За тэгээ үргэлжлүүлээд өөр бусад entertainment-уудын одоо жишээлбэл Stray Kids-ээс бас нэг гишүүн гарсан. Treasure гэдэг хамтлагаас бас нэг гишүүн гарсан. За мөн үргэлжлүүлээд Izna, ZV1, Keep One Year, Elite гэдэг одоо хамтлагуудаас нэг гишүүн гараад авчихсан. Ер нь одоо нийтдээ 5 жил 4 жилийн өрөөлжсөн хугацаанд Hype Entertainment-аас гараад явчихсан байгаа. Тэгээ зөвхөн одоо Hype Entertainment-д гэх жишээлбэлээ түрүүний дурдсан 4 жилийн хугацаанд нийтдээ 5 хамтлагаас 5 гишүүн гарч ирсэн байна. Тэгээ яг Hype-д юу болоод байна вэ? Survival Show-наас гарсан хамтлагууд яг юу болоод байна вэ? Дотор нь яг юу болдог болоод энэ ч хүмүүс төвчгүй ингээд зөөр соло уран бүтээл соло альбом дебютийг хийж болохоор юм дээр яагаад гараад байгаа юм бэ гэдэг асуулт фэнүүдэд тулгарч байгаа. За фэнүүдийн жиргэнд болохоор ийм юм дурдгдсан байсан. Hype бол угаасаа ингээд шинээр төрөн гарч байгаа хамтлагуудаа бүр ингээд амар ингээд нарийн цагийн хуваарийн дагуу тэг хитрхи ингээд амар хүнийг сунж унтлан ажиллаулдаг тий overworked гэж байгаа бүр ачааллаасаа хитрүүлж ажиллана гэсэн. Тэгэж ажиллаулдаг учраас хүмүүс угаасаа ингээд гарч байгаамаа тий одоо ингээд цаг үе арай өөр болчихсон штэ. Ер нь бол арай цаг үе өөр болчихсон. Тийм болохоор хүмүүс ингээд гараад өөрийнхөө амьдралынхаа тий зорилгыг биелүүлэхээр гараад байна гэж фэнүүд нь үзэж байгаа тий. Тэгээ энэ одоо Hype Entertainment болон бусад entertainment-уудын ингэж амар хүнийг мөр мал шиг ажиллаулдаг байдал нь фэнүүд нь хүртэл айгүй тодорхой харагддаг. K-pop-ын түүхэнд угаасаа ингээд entertainment-ууд чинь ингээд хүнийг бүр 0% чадамжтай болсон ингэж ажиллаулдаг. Тэгээ дээрээс нь хүнийг одоо амьдрал хүний энгийн амьдралаас нь ингэж салгаж бүр ингэж тусгаарлагдаж нэг юм амтан шиг болгож тэгжээж айдол болгодог штэ. Тэгээ тэр нь ингээд
олон удааны туршид явж байгаад одоо би тесэрч ийн бол гэж харж байна. Яг миний өнцгөр бол. За нетизенүүд гэдэг хүмүүс байдагтай ингээ K-pop ертөнцийн ингээл жүжигчин дуучин ингээл хүмүүсийг муулаад үзий ядчил байдаг тий. Одоо нетизен фэнүүд гэдэг нь зүгээр фэнүүд гэдэг нь болохоор яаж ч байсан дэмжиж хайрлаж урам өгжөөдөг фэнүүд бол нетизенүүд бол яаж ч байсан үзий яддаг хүмүүс аахгүй. За нетизенүүд хүртэл ингэж хэлж байгаа. За одоо ингээд группээсээ гарахгүйгээр хамтлагаасаа гарахгүйгээр зөндөө соло альбом энэ хийдэг болцсон штэ. Яагаад Хэсун гарах болчвоо. Тэгээ ер нь ямар шалтгаан байна гэдэг жаа. Энэ хайпнаас Хэсун гарч байгаа нь бүр айгүй хүнд тусж байна. BTS-с Jungkook гарч байгаа юм шиг, TXT хамтлагаас Yoonjun гарч байгаа юм шиг айгүй сонин сэтгэл төрж байна те. Хайпа хамтлагийн хамгийн core буюу гол гишүүдийн нэг нь Хэсун байсан. Яагаад гарчихсан юм болоо? Яагаад соло альбомоо өөрөө хийж болоогүй юм болоо? Групптэй байж яагаад хийж болоогүй юм болоо? За гарах байсан бол өмнө нь яаж мэдэгдэж болоогүй юм уу? Яагаад одоо ямар ч шинж тэмдэггүй гарчих ваа? Нэг нэтезээ ингэж бичсэн байна. Энэ амар анхаарал татж байна. За өмнө нь болохоор энэ бүх хамтлагийн гишүүд эрүүл мэндийн асуудалтай гэж хэлжсэн. Гэхдээ эрүүл мэндийн асуудал гэж байгаа ч гэсэн дотроо гэрээ контрактын асуудалтай аль эсвэл гишүүд нь хоорондоо асуудалтай болохоор ингэж эрүүл мэндийн асуудал гэдгээр нууж байгаа юм шүү. Тэгээ тийм байлаа гэд компани зүгээс те ямар нэгэн байдлаар Хэсуны гарах гэж байгаа бол өмнө нь ингээ ядаж нэг юм өгүүлдлээрээ ч юм уу эсвэл энэ хайпанд нэг юм болохгүй байгаа гэдэг юм мэдээлэл төр хийж болохгүй байсан болов тэгжээж гарахгүй бол фэнүүд нь галзуурна штэ айгүйх бэклаш ирнэ штэ ягаад компани нэг бодсонгүй ингээ шууд гаргацсан бэ тэгэхээр үнэхээр сериосны юм болсон учраас бүр ингээ ямар ч одоо бэлэн биштэй бүр ингээд өөртөө ч бэлэн биш байсан болохоор Хэсуны гаргач уу ингэж ярьж байна нетизенүүд хүртэл. Тэгэхээр фэнүүд нь угаасаа бүр галзуурж байгаа нь ойлгомжтой үстэй тий. Нэг өглөө ингээл босоос ирсэн чинь ингээл топ Big Bang-аас гарсан байна гэвэл би бүр амар шоконд орох байсан. Тухайд бүр юу ээ тий. Авчир боо юм болж байгаа. Тэгээ яагаад ингээд Survivor Show-наас ингээд хүмүүс гараад байгаа юм бол гэл хүмүүс гайхаж эхэлж байгаа штэ тий би судалж үзлээ. Тэгсэн чинь яг Survivor Show-ны хар талууд буюу dark талууд нь юу байдаг вэ гэхээр нэгдүгээр талаараа дебют хийхээс өмнө одоо тэр чинь шоу гээл реалити шоу шиг хийж байгаа штэ. Тэнгүүд ингээд продюсер ингээ хүмүүс чинь айгуу тийм үзэгчтэйг татахын тулд зүгээр ингээ хоорондоо яриад байж байгаа хүмүүсийг ар мард наймай дэвсээд нэг юм хоорондоо муудалцж байгаа эсвэл тэрэнд дургуун юм шиг тэгж санагдуулахаар тэгж эдит хийдэг байхгүй монтажлдаг гэсэн. Тэгжээж одоо хүмүүсийн анхаарлыг татаж реалити шоу гэдэг өнгө төрхөө олж авдаг. Тэгээ яг ийм K-pop survival шоунууд дээр хамгийн их тулгардаг юм гэх юм бол одоо дебют хийгээд гарахаасаа өмнө ингээ муу нэртэй болцсон байх жишээ нэ тий. Тэгээ бас дээрээс нь ингээ цаанаас нь нөхцөн скрипт ээж болно тий. За чи энийг ингэж хэлээрээ тэгж хэлээрээ гэд шоу юм чинь бас тийм байж болно. Тэгээ тэрийг нь хэлэхгүй бол хэцүү. Тэг ингээд дараа нь хасагдчих болно шүү дээ. Тийм болохоор хэлэхгүй байх хэцүү, хэлэх хэцүү. Тэг хэлчгээр ингээд дараа нь фэнүүдтэй айгу муугаар ойлгогддог. Тэг насан туршдаа одоо тэгж ойлгодоо явдаг ч юм уу. Тэг тэр нь ингээд хүмүүст айгу хүнд тусдаг. За хоёрдугаар гэх юм бол бүр ингээд нөгөө survival show учраас бүгдийг ингээд түрүүний хэлсэнчлэн ингээд тусгаарлаад нэг кампд оруулаад тэгэл бүр морь нохойн мал шиг ингэж бэлдэж байгаа штэ. Хүмүүсийн одоо сэтгэл зүй болон бие махбодын хувьд ядралт ингээд бүр нөгөө юу цөхрөл үүсдэг гэж байгаа. Survivor show-ны түүхэнд бүр ингээд 40 цаг тэгээ унтуулахгүй нөгөө нэг оролцогчтой унтуулахгүй хоол өгөхгүй бүжиглүүлээд дуулуулад ингээд тренинг хийж байгаа тийм бүр үе гарч исэн гинэ. Тэгээ ямар шоугийн сайн мэдгүй юу гэсэн түүхэндээ тийм юмтай. Тэгэхээр л амар гаазтэй. Тэгээ тэрнээс ингээд тийм амар юм болж тэ арайгаж нэг хамтлагт оронгууд нэг хүмүүс муугаар яриад ингээд чичлэл ингээд янз бүр болол нэтизэнүүд хүртэлтэй ингээд царай мутын хамранч тийм аманч тийм ингээд эхлэхээр уусаа хүн болгоны нөгөө сэтгэл зүйн хүлээж авах чадвар нь андаа учраас бас шантарч иж магадгүй тий. Тэгээ бас хамгийн их тулгардаг нэг юм болохоор олон танихгүй хүмүүстэй ингээд нэг багт орчоод тэгээ уусаа дургуун хүмүүстэйгээ нэг багт орчхоор амар стресстэйд тэгээ ингээд өөрийгөө бүрэн дүүрэн үзүүлж чадахгүй ингээд бусад гişүүдээсээ болоод доош нь татдаг ч юм уу. Тиймэрхүү айгүйх асуудал гардаг. Тэгээ дээрээс нь бас атаархал тий. За тэгээ шоуны багийнхантайгаа уулзраа олж ядчихэд л дахиад нөгөө нэг хамт оролцож байгаа группийн гişүүдтэйгээ уулзраа олж ядан заяа. За тэгээ ингээд арайгаж нэг юм уулзраа олоо явж агаад уц муцтайгаа золгоод ингээд хүмүүс тэр оролцож байгаа хүмүүс ч гэсэн хүн штэ ингээл өөртөө нь юу гэж ярьж ингээл харангуут бүр битүү муулсан юм байвал уус хинч хүсгүй штэ ёо ингээл болийл гэж бодсон штэ үнэхээр хэцүү. K-pop idol байна гэдэг бол үнэхээр хэцүү. Яг 3 сарын 11 буюу өнөөдөр өглөө 9 цагт Hype Entertainment-ийн гадаа энэ Hype хамтлагийн Солонгос бинүүд нь ирээд бараг чигсаал
цуглаан шиг юм зохион байгуулж зав нөгөө том юм тракууд идэв штэ одоо ачааны машин тэр машин дээр ингээд хээсүүнийг буцаж авчир гэсэн уриалгатай юм том машинуудыг авчираад Hype Entertainment-ийн гадаа нь өлгөөдөө ингээд хээсүүнийг буцаагаад авчир гэ янз бүрийн ингээ юм наагаад тэг яг одоо тиймэрхүү юмтай Hype Entertainment нүүр тулж гин. Тэг бүр нэг машинаа заяа хандвин данстай за $1600 цуглуулад хээсүүнийг буцаж авчрах ажилд нь ингээ хандуулна гинэ. Тэг бүр ингээ QR код модтой. Тэгээ иймэрхүүтэй ингээд өглөө босоод ирсэн чинь айгуу тийм алдартай бой бэнд энийг ингээ хамтлах нь гараа авчлаа гэх юм бол бүр фэнүүд нь бөө юм болно. Тэгээд энийг яаж урьдчилж төлөвлөсөн бол гэдэг нь айгуу сонирхолтой. Тэгэхгүй бол хэрэг урьдчилж төлөвлөөгүй ингээд шууд хээсүүнийг гаргацсан бол үнэхээр л дотроо юм болсон байна. Тэгээ үнэхээр л нэг юм болсон байна. Хамтлаг дотроо ч юм уу entertainment дотроо нэг юм болсон байх. Тийм ч учраас ингээд шууд ямар нэгэн төлөвлөгөө байхгүй шууд гаргаж байгаа бах. Хэрэг төлөвлөгөө байвал энэ хүү жигсаал одоо цуглаан болохоос өмнө дарах одоо янз бүрийн асуудал байгаа болов сюрприз ч юм уу те альсгүй бол одоо юу гэдэг хээсүн одоо гадагш явж байгаа ч гэдэг юм тиймэрхүү байдлаар мэдээлэл байх гэж бодож байна. Тэгэхгүй бол энэ солонгосын фэнүүд нь бүр амар штэ манай Монголын фэнүүд бол юу ч солонгосын бүр галзуу амар фэнүүд байдаг ингээд гэр мэрлүүн хараад дүрсиг мөрсиг одоо юу амсыг хулгаалаад тэг ингээл гэр мөрт нь орчингуудаа ингээл юм хум бичиж үлдээж мүлдээгээ дайлган сүрдүүлдэг ч юм уу тиймэрхүү фэнүүд бүр амар их байдаг байхгүй юу? Ер нь үе үедээ амар галзуу фэнүүдтэй байсаар л ирсэн. Тэгээ тэр фэнүүдээс нь л entertainment нээж ах байлгүй дээ гэж би бодож байна. Хэрвээ чагсаал цуглаан болоод амар юм болоод эхлэх юм бол жинхнээсээ л ямар төлөвлөгөөгүй шууд гинтийн шийдвэрээр хассан л гэсэн үг. Хасагцсан л гэсэн үг одоо өөрөө юу байдیں۔ Тий. Тэгээ миний бодлоор заяа үнэхээр л тэгж соло карьераа хөмөр байсан бол анхнаасаа хилжиж болно штэ. Би ингээд соло карьераа хөөх бодолтой байгаа маяга. Тэр чинь одоо 3 хоногийн өмнө гэхэд цус сандуулж байгаагаа ингээд нэвтрүүлгээр гаргаж маргаал тийг ингээд хоорондоо ярьж марил зүгээр байсан хэрнээ 3 хоногийн дараа гинт би ингээд гарлаа соло карьераа хөлөө гэдэг чинь амар эвгүй байгаа байхгүй юу? Suspicious. Why тэ үнэхээр одоо түрүүний хэлсэнчлэн survival show-наас болоод сэтгэл зүйн гэмтлээсээ болоод ингээд хамтлагийн гишүүд хамтлагаасаа гараад байна уу? Аль эсвэл Hype Entertainment-д юм байна уу? Аль эсвэл энэ hype-ын дотор юм байсан уу? Асуудал байсан уу? Аль эсвэл хээсүнд асуудал байсан уу? Бид бүгд хэлж мэдэхгүй цаг хугацаа харуулах байх. Тэгээ энэ хүү бичлэг болохоор өөрийнхөө сүүлийн үед хийсэн дүгнэлтээрээ хаагаад дуусгая гэж бодож байна тий. Миний үед K-pop одоо миний үед штэ намайг 10 жил тахад K-pop бол үнэхээр амар хатуу байсан. Амар хатуу. Хинч ингээд ийм алдаа гаргалаа тэглээ инглээ гэж харагддггүй. Зүгээр л K-pop-ийн айдлууд хөрхийн энд ингээл дуулаад одоо юу гэдэг фэнүүдтэйгээ уулзаал амар тийм nice амар тийм angel шиг ингээ хүмүүс байсараагаа л дуустдаг байсан. Тэгээ хөрхийн амтад тэгэж амар angel шиг одоо амьдэрч хичээснийхаа эцэст ингээл сэтгэл зүй тэг янз бүрийн ямаараа хохирдог. Одоо жишээлбэл тийм Pak Bom байж тээ Pak Bom байна. Тэгэл CL өөрчөө одоо хин бэ G-Dragon ингээл яг нөгөө алтан үеийн артистууд ч ер нь бол бүр хамгийн амар хатуу байсан үед нь гарч ирээд од болоод тэг одоо ингээ явж байгаа. Тэг миний үед K-pop-ийн одоо ертөнц бол тийм байсан амар хатуу. Фэнүүд нь ч гэсэн ингээл бүр анжил шиг байхыг шаарддаг. Тэг ингээл фэнүүдийн уулзалтан дээр нэг нь ингээл гарын бариад авангуутал айгу өөрт нь юу байгаа штэ ингээл танихгүй ямар ч хүн юм бэлээ. Тэр гараараа яасан ч юм бэлээ. Тэгэл ингээл гарын бариад авангуут бүр ингээд яаж чадахгүй хөрхи энийгээл ингээл өнгөрхийг шаарддаг. Фэнүүд нь шаарддаг, entertainment нь шаарддаг. Зүгээр л ертөнц тэр чигээрээ ингээд айдлуудаас бүр хүн биш ингээд бүр бурхан байхыг шаарддаг гэсэн баггүй. Тэгээ одоо бол тэр шаардлагуудыг өөрөө артистууд маань өөрсдөө төсвөрлөж чадахгүй хэмжээнд хүрээд тэгээ өөрсдийнхоороо өөрийгөө илэрхийлэх гэж үзэж гинүү да. Тэгээ дотроо ингээд ашгарж гинүү да гэж би харж байгаа. Одоо жишээлбэл энэ K-pop артистууд маань ингээд дотроо баригдмал байдлаасаа ингээд салахыг хүсэж байгаа, өөртөө хоороо гоё амьдрахыг хүсэж байгаа байдлын нэг жишээ нь бол жишээлбэл New Jeans хамтлаг нөгөө нэг өөрсдийнхөө одоо хүслээр нөгөө захиралтаагаа үлдэнэ гээл боо юм болсон штэ ингээл хамтлаг нь юу entertainment-аас ингээл өөртөөхөн дураар гарч мараал хүмүүст ингээд шууд entertainment-аа эхэлж мэддэхгүйгээр ингээд шууд цагтл магтл бичээл бүр ингээд шүүх мөнх рүү гэж мөгөл амар тийм болсон. За тэгээд гэрээгээ зөрчөө тийм үйлдэл гаргаж байгаа. Гэтэ гэрээгээ зөрчсөн тэдний буруу ч гэсэн үнэхээр New Jeans хамтлаг өөрөө тийм байхыг хүсээд тэгээд одоо олонд дуу хоолойгоо хүргэхийн тулд
арга барсан тийм үйл хийж байгаа байхгүй юу? K-pop ертөнц ингээд баг багаар эрхчлөөтэй болж байгаагийн нэг жишээ бол Blackpink хамтлаг дээр гарч ирж байгаа. Blackpink-ийн Rose сая нөгөө Color Diary гэдэг юм нөгөө хүмүүс нууцаа ярьдаг тийм ингээл relationship ингээл хамаг юм ярьдаг тийм подкастт оролцоод тэгээ өөрийнхөө үерхлийн талаар ярилцаа, toxic ингээ харилцааны талаар ярилцаа тий би ингээд амар toxic харилцаанд байсан гэл яриад тийм том idol хүн чинь тий тэгж ярьж марж байгаа. За тэгэл Jenny болохоор сая бас Paris нөгөө нэг фэнүүд нь ингээд нөгөө зүгээр 50 залхуулчихгүй бүр ингээд ойрч чалчаал тийм байгаас үнэхээр амар залхаад хүмүүсээ айгүй амар зангидж мангидал ууртай байгаагаа илэрхийлсэн. Тэгээ ер нь өөрсдийгөө ингээд баг зэрэгээр илэрхийлээд жоохон ингээд би ч гэсэн хүн шүү, би ч гэсэн ингээд энгийн л байхыг хүсэж байгаа, энгийн л нэг хүн шүү, намайг хүн байхад минь туслаач, тэ намайг хүнээр минь байлгаж өгөөч гэд хүмүүсээс гуйж байгаа нэг хэлбэрүүд нь л болов гэж би бодож байна. За тэгээ энэ хайпа хамтлагийн Хэсүн нь болохоор бүр K-pop ертөнцөөс зодог тайлаагүй зүгээр хамтлагаасаа гарч байгаа. Тийм болохоор хамтлагт нь учир байсан болов гэж би бодож байна. Тэгвэл Survival Show-наас төрөн гарсан хамтлаг тий солонгосчууд хүмүүсийн анхаарлыг татахын тулд яг reality show хийж байгаа тий телевизэн салбарынхан бол бүр дараа нь тэр хүмүүсийнхаа нэр хүндийг хизээж боддгоо байхгүй юу? Ер нь бол тий дараа нь тэр хүмүүс нь яах вэ? Дараа нь энэ хүмүүс ямар амар одоо юунд өртөж болох уу гэдгийг ямар ч тооцоололгүйгээр одоо шууд одоо тэнэг зан гаргасан бол ашгүй дэст тэрст тэнэг за одоо шууд гаргаад тэгвэл үзэгчд бөө юм болно гэж мэгж тиймэрхүү хандлагатай тэр оролцогчдтой ханддаг учраас магадгүй Survival Show-наас төрөн гарсан хамтлагууд урт удаан настай байдаггүй үнтэй холбоотой байж магадгүй гэж би бодож байна. За тэгээд энэ хөө бичлэгтэй маань хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.